Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. Монгол интернет медиас эрхлэн явуулдаг бие нэвтрүүлгийн энэ дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн сэдэв бол fake news буюу хууль мэдээлэл. За яагаад энэ сэдвийг бид сонгож авсан бэ гэхээр сүүлийн ялангуяа 1-2 жил хүн болгон өөрсдийн өссөн мэдээлэлээ бусдаагаа шеэрлэх, хуваалцах боломжийг бол social network гаргаж өгсөн байгаа. Ийм учраас одоо биднэрт бол үнэн худлан зөв буруу мэддэхгүй маш олон мэдээллүүд араасаа бол орж ирж байна. За ялангуяа өмнөд өштэй холбоотой одоо тэр улсыг үзээд тэр улсын иргэдрөө одоо давталсан мэдээлэлүүд их орж ирдэг. Тэрэн дээр нь одоо дөрөөлж их олон хүмүүс одоо тэр мэдээллийг тарааж дэлгэрүүлж тэрнээс нь болоод төдөө стресстэй байгаа Монголд нэмээд стрессүүд нэмээд байгаа учраас зарим нэг энэ мэдээллүүдийг хуль байсан юм а гэдгийг нотолж бид нар энэ нэвтрүүлгийг хийж байгаа юм. За хамгийн ихний тохиолдол бол морьтой Монгол залууг 2 хятад машинтай хөөж дайрч бичлэг. За энэ бол 5 сарын 29-нд болсон хэрэг байгаа. За энэ хэрэг бол яг тухайн аймагт байсан өөр монгол залуучуудтай бид нар холбогдож яг юу болсныг тодруулж асуусан байгаа. За энэ бол Дорн аймгийн цайхан талд байдаг Хөлбөмбөр аймагт болсон хэрэг. За тодруулж хэлбэл Хөлбөмбөр аймгийн Шин зүүн бараг сумын одоо Хянган сум Хөлбөмбөр сумуудын хооронд болсон газрын зөрчилтэй холбоотой маргаанаас үүссэн ийм зодооны бичлэг байгаа юм. Энэ дээр та нар Википедиа руу ороод харах юм бол Хөлбөмбөр аймгийн иргэдийн 80% нь хятадууд, 20% нь монголчууд гэж байгаа. А энэ 80% хятадууд нь мал хариулдаг, морь ундаг болчихсон ийм монголчууд байдаг юм байна. Ийм хятадууд байдаг юм байна. Бүр Монгол нүүдэлчин амьдрал руу орчихсон. А энэ яг тухайн зодоонд бол тэр морь унж явсан нөхөр бол хятад хүн байлаа. Хэ гэдэг нэртэй. А дайрцсан хоёр нөхөр нь бол Ма Ву гэдэг нэртэй бас хоёр хятад хүн байгаа. Ингээ 3 хятад хоорондоо зодтолцсон. Тойроод байсан хүмүүс нь хятадууд байгаа юм. За бүр тодруулах юм бол тэр тойр зогсон хятадууд дотор нь тухайн 3 сумын засаг дарга хүртэл оролцсон байна гэж байгаа юм. А энэ маргаан бол цаашгаа явсан 2 дайрцсан хоёулаа шоронд орсон байгаа. А дайрагдсан хүн бол хавирга ууралттай, шууны яс ууралттай, дунжим ууралттай эмнэлэгт очиод идэгрээд гадаа гарч байгаа гэсэн юм байгаа. Тэгээ эдгээр бол ерөөс хятадуудын хооронд болсон ийм маргаан юм байна. Монгол хүн бол хамаагүй гэдгийг бол бид нар тодорхой болгосон байгаа. Тэгэхээр энэ дээр бол битгий дахиж нэмж бухимдаараа энэ бол ингээд хууль мэдээлэл байсан юм байна. За дараагийнх нь бол доохтой банан. За энэ одоо ингээд доохтой банан гэдэг юм сүүлээд орж ирж их олон хүмүүсийн зэвүүслийг хүргэж их олон эцэг нарыг айлглаа. Одоо хятадаас орж ирсэн бананууд дотор доохын вирустэй цус шахацсан байна гэдэг. Их олон хүмүүс шеэрлээ. Энэ бас хуль юм аа. Нэгдүгээр тэр банан гэдэг юм чинь өөрөө байглаасаа бактерийн гаралтай тэгж өнгөн улаасдаг ийм үзэгдэл байдаг юм байна. За бүр тодорхой хэлэх юм бол энгийн бактерийн гаралтай цусан улаан болж өнгөн хувирах үзэгдлийг гадил жимсэнд элбэг тохиолдог бөгөөд үүнийг мокило гэж нэрлэдэг юм байна. Одоогоор мокило нь эрүүл мэндэд хоргүй гэж үздэг боловч танд идэхгүй байхыг зөвлөж байна. Нигроспера гэдэг үгээр дэлгэрүүлж хайж та энийг судалж болох юм байна. Тэгэхээр энэ байдаг үзэгдэл. За энийг нь яг ийм тохиолдолтой бананыг нэг хүн хаваад зургийн дараа social network-т тавьсан. Энэ бол хятад жолоогүй монгол жолоогүй. Энэ бол Америкт Колорадо мужид 2 жилийн өмнө 2015 онд ингэж тавьж энийг нь энэ зургийг нь харсан өөр нэг Ана Акувиа гэдэг хүүхэн 2 хоногийн дараа энэ зургийг нь доохын вирус шахсан гадил хилээр орж иржээ. Эмнэлэг шинжилүүлэхэд цус мөн гэж гарлаа. Гэсэн тайлбартайгаар fake news болгож гаргаад энэ дэлхийд тойрсон юм байна. 2 жил дэлхийд тойрч яваад тэгээ Монгол руу одоо шинээр орж иж мод монголоор дуусна гэдэг шиг. Тэгэнгүүт бид нар одоо тэрийг нь их эмзэгэр хүлээж авлаа. Хүн болгон л одоо хятадуудыг үзээ ядлаа. Хүн болгон л банан авахгүй болж ах шиг үн тийм ээ. Тэгэхээр за өмнөд хөршөөс орж ирсэн хүнсний ногоо болон жимсний бүтээгдэхүүний чанарыг одоо та бүхэн өөрсдөө мэдж байгаа. Тэрийг худалдаж авах нь бол таны асуудал. За ямар ч байсан энэ бол доохтой ийм банан бол байхгүй. Бид нар ингэж үгээр тодорхой болгож байна. Та бүхэн цаашдаа санаа зовох юм байхгүй. За тэгээд энэ төрлийн иймэрхүү мэдээлэлүүд араас ингэж цуураад ах юм шиг байна. Тэгэхээр цаашдаа залуучууд альва иймэрхүү төрлийн мэдээлэлүүд орж ирэхэд нухацтай хянуур хандаж, нухацтай хянуур асуудал тандаараа тэр болгон битгий юмны тухайн төрөлгөө шеэрлээд бусдаа бас бухимдал нэмээд байгаараа яг өнөөдрийн байдлаар бол дайчин тамсаг болог баха тийм ээ. Дорндын манай нефтийн газрын тосны уурхайн үйлдвэрийн одоо зургийг ийм байна, ийм өсөл байдалтай байна гэсэн байдлаар нэг зураг тавиад ингээд их олон шеэрлээд байгаа. Дөнгөж цаг өнөөдөр харагдлаа. А энийг бид нар бас олоод судлаа. Үнэхээр дорндод ийм болчиход байгаа мүү гэд, ийм гамшигын байдалтай болчиход байгаа мүү гэд. Энэ тэгсэн чи одоо бол Corn River Oil Field гэдэг 1899 онд байгуулагдсан Америк нэгдсэн улсын Калифорни мужийн Corn County-д байдаг, Kern County-д байдаг газрын тосны үйлдвэрийн зураг байна. Тэгэхээр энэ газрын тосны үйлдвэр нь 475 сая баррелын нөөцтэй байна 2016 оны байдлаар. А манай дорндынх бол 1.5 сая
нөөцтэй юм шиг байна. 1.5 сая гэсэн баха тийм ээ. Тэгэхээр энэ өдрийн олборлолт нь хамгийн дээд нь манайх бол 0.5 сая байхад энэ Kern Oil Field-ийг бол 26.2 сая баррелийн олборлолт хийдэг. Тэгэхээр чинь дараа үед 50 дахин илүү том үйлдвэр байх нь шүү. Тэгэхээр 50 дахин том үйлдвэрийн зургууд авчид орондыг энэ ийм болгоод байна гэдэг ингэж тайлбарлаад байгааг цаана ямар зорилго байна. Энийг ингэж интернетээр тараагаад байгаа залуучуудаа болооч хүмүүсийг ингэж худлаа мэдээлэл тавьж төөрөгдүүлж бухимдалтай байгаа нийгэмдэр дахиад бухимдал зохиомлоор нэмэх шаардлага юу байгаа юм бэ? Тэгээд эргээ залуучуудаа хэлэхэд альва шин мэдээлэлүүд орж ирэхэд одоо судлаад хянуур хандахыг бодороо бид нэр энэ удаагийн нэвтрүүлгээрээ та бүхэн зарим нэг Монголд байгаа сошиал нэтворкээр орж ирж байгаа зарим нэг санаа зовоосон мэдээллүүд хөл байгаа шүү гэдгийг нотлохыг хичээлээ. Бидэнтэй хамт байсанд баярлалаа. Монгол Интернет Медиа биеийн нэвтрүүлэг Америк нэгдсэн улс Чикагот.